Мэдээ үргэлжилж байна. Монгол улсад COP17 баг хурал зохион байгуулалттай холбоотойгоор үндэсний ногоон лаб төслийн эцсийн сонгон шалгаруулалтад 12 төсөл шалгарлаа. Шилдэг төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчтай холбож санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна. Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт болон амжиргааг сайжруулах шийдлүүд мөн бэлчээрийн нөхөн сэргээлт ба хөрсний эрүүл ах хуй зэрэг 6 үндсэн чиглэлийн хүрээнд төсөл хүлээн авчээ. Монгол улсын хэмжээнд ийм экосистемийг сэргээх, биологийн олонний янз байдлыг нэмэгдүүлэх, тэр зэтмээ одоо амьтдын амьдрах төрөл зүйлийг ч гэсэн нэмэгдүүлэх ийм сайн жишг бүхий ийм төсөл бий болсноор энийг дараагийн ямар ч одоо Монгол улсын хэмжээнд байгаа бүс нутгуудад хэрэгжүүлэх ийм боломжтой төслийг санаачилж байгаагаар онцлогтой. Малын чун салбарыг бид нэр эрчимжүүлэх гэдэг нь дөрвөн улирлын тогтвортой баталгаажсан одоо үндсэнтэй махан бүтээгдэхүүнийг гаргах ийм одоо үндсэн агуулгаар Vision Agro компани өөрөө загвар аж ахуй бий болгоод явж байгаа. Тэрнийхэн суурь дээр ер нь бол хөгжүүлэлт хийгээд энэхүү төслийн саналыг оруулж байгаа. Дээрх шалгарсан 12 төслийг 2 сарын хугацаанд чадварчуулах дэмжлэг үзүүлэх замаар олон улсын санхүүжилтийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ. Төсөл санаачлагчдыг байгальд суурилсан бодит шийдэл тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой юм а. Үндэсний ногоон лаб нь хөрөнгө оруулалт татаж өгнө гэсэн ийм амлалтыг бол өгөөгүй. Харин одоо үн төлбөргүйгээр сайжруулж өгөх юм байгаа. Ингээд энэ COP17 арга хэмжээний үеэр одоо дотоод болон гадны хөрөнгө оруулагч танилцуулснаар одоо хөрөнгө оруулагчид өөрсдөө одоо аль төсөлд одоо хэдэн төгрөгийн санхүүжилт олгохоо одоо шийдэх ийм арга хэмжээ юм аа. Монгол улс COP17 хурлыг зохион байгуулахын зэрэгцээ Монгол улсын санаачлагаар 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор энэ удаагийн сонгон шалгаруулалт нь бэлчээрийн тогтвортой менежмент, байгаль хамгаалалт чиглэсэн төслүүдэд төвлөрснөөр онцлог давуу талтай. Мөн зөвхөн төсөл шалгаруулах үйл явц биш, Монголын ногоон шилжилтийг хурдасгах, орон нутгийн хөгжил, байгаль хамгаалал, тогтвортой амжиргаа, инновац, шинжлэх ухаан болон хувийн хвшлийн оролцоог нэгтгэсэн хамтын ажиллагааны тогтолцоо гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.